За энэ хоёр сайдаа энэ бүхэл гишүүд санал нэгдээд нь шүү дээ. Тэ? Ер нь бол зарчмын хувьд над тунхагч юм бол үндсэн хуулиараа байгаа бид нар нэг л юмаа бодож байна. Тэгвэл бид нар ингээд орж ирчээд тэгтээ бид нар энэ засгийн газраар ажлыг нь хийх хэрэгтэй. Одоо энэ хоёр сайдад бол буруу өгж бас чадахгүй байна. Томилогдоод 1 сар болцсон. Тэгээ манай Монгол улсын ерөнхий сайд хэрвээ байгаа бол уг нь ерөнхий сайдтай байсан бол өнөөдөр энэ асуудал орж ирээд энэ 6 сарын хугацаанд чинь бүх асуудлууд нь орж ирнэ шүү дээ. Юу ч хийхгүй шүү дээ. Энэ хоёр сайдаа. Тийм танаар дамжуулаад би нөгөө нэг манай улсад байгаа бол тэр ерөнхий сайд хэлээд байна л да. Занданчтар дараыг бол хараад байгаа шүү дээ. Байгаад ийлээ. Ерөнхий сайдыг олж харахгүй байна нэрнгээс. Хэрвээ Монгол улсад ерөнхий сайд байсан өнөөдөр татвар нийгмийн даатгалын асуудал хамгийн наазах нь орж ирсэн байх ёстой. Өнөөдөр таны яриад байгаа эдийн засгийн эрхчлөөний асуудал бүх зохицуулах ёстой 200 хуульчин засвар игээд ороод ирэх ёстой. Одоо энэ дагвад ороод ирсэн яамны мэрэгчлэн залуучуудаас бид нар санаа зовж хичж шít. Эдгээр бүх асуудлуудыг мэдсэн, судалсан, тогтооцсон эдгээр ингээд нэг аваа явчихсан. Бид нарыг дооглоо сууж байгаа шít. Тэгэхгүй ингээд нэг эдийн засгийн эрхчлөөний хууль гэдээ нэрлэлцсэн тэрийг. Тэгээд нэг юм оруулж ирчээд бас бид нарыг бол дооглоо сууж байгаа яг үнэндээ дотроо. Тэгэхээр засгийн газар үнэхээр хангалтгүй байна гэж хэлж байгаа. Ялангуяа ерөнхий сайд. Улс төрчөөд байгаа юм байхгүй шүү дээ. Энд чинь үнэхээр одоо энэ парламент орж ирээд нэг гишүүд чинь шинээр орж ирсэн 80 хүн шинээр ороод ирсэн. Жил хагасыг өнгөрөөцсөн. Тэгээ хамгийн том хүлээлттэй эдийн засгийн эрхчлөөг бий болгох, эдийн засгаа тэлэх, өрхийн амжиргаагаа дээшлүүлэх нэг ч алхам хийхгүй 1 жил 6 сар болчихно. Тэгээ парламент нь буруугаар нь аваа сууж байгаа байхгүй. Засгийн газар бодлого оруулж ирэх ёстой шүү дээ. Гишүүд нь өргөн байрахаар баталж өгдөг, хилцэж өгдөг. Засгийн газар нь өөртөө оруулж өгдөг. Оруулж ирдэг. Тэгээ үндсэндээ одоо засгийн газар нь PR-аа хийдэг. Их хурлын засгийн газрын ажлыг хийдэг болчихлоо шүү дээ. Засгийн газар нь хэзээ ажил хийх? Сайн зөрөг гişүү яг хэлж шít. Засгийн газар дэндүү залхуурч байна. Эдийн засгийн эрхчлөөгөө сайжруулъя гэсэн чинь эдийн засгийн эрхчлөөний хууль гэдэг цаас оруулаад ирсэн шууд. Тэгээ энийг ингээ өөрчлөе гэхэд тэгвэл тийг ажлын хэсэг байгуулаад та нар өөрчлөөд өгөөч. Нөгөө талдаа нөгөөдөл нэг юм PR-аа хийгээд ажлыг нь их хурл хийдэг боллоо. Ер нь Монгол улсын засгийн газар инкубатор төв боллоо. Ерөнхий сайдын суудлал нь ерөнхийлөгчд нэр дэвшигчийн инкубатор, дэд сайдын суудлал нь их хурлд горилогчдын инкубатор. Зөв бэлтгэл хийдэг газар болчихлоо шүү дээ. Нүгэл шүү дээ энэ бол. Монгол орны хувь заяагаар сонгуулийн PR хийж штэ. Энэ бол нүгэл штэ. Одоо Монгол улсын ерөнхий сайд залхуудаа биш ажилсаггүй ухаантай хүн. Бид нар аль эртнээс нэг мэднэ. Яагаад хөдөлгөхгүй вэ гэхээр илүү үйлдэл хийхгүй байж байгаа ерөнхийлөгчийн сонгуульд орох гээд. Энийг бүгд мэдж байгаа. Манай энэ хоёр дарга яаж ч үрчигээд энийг бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ хүнд юм ярмаар байна. Хөнгөн байгаа залхаж штт. Бүтэн жил 6 сарын засгийн газар их хурлчин хөнгөн байлаа штт. 6 дугаар сарын 13-нд байгуулагдсан засгийн газар. Та бол яах вэ? Нэг сарл болж байгаа. Одоо хүнтэйгээс танилцж амжааг байгаа штт. Энэ ерөнхий сайд чинь байгаа бол 6 сарын өмнө томилогдсон. Эхний 100 хоног дээр бодлогоо танилцуулаад энэ намрын чуулганаар өнөөдөр эдийн засгийн эрхчлөөг хангах хуулиудаа, татвар нийгмийн даатгалтай холбоотой хуулиудаа, өрхийн амжиргаагаа бодсон зохицуултуудаа оруулж ирээ батлуулаад сууж явах хэрэгтэй байсан. Тэрийг л хэлээд байгаа. Тэгээ та ерөнхий сайдтай хэрвээ уулзж байгаа бол очиод нь хэлээд өгөөрэй. Байна уу байхгүй. Занданчтар дарга бол энийг сайн ойлгож байгаа. Монгол улсад ерөнхий сайд алээ ардын намаа.